За ер нь сүүлийн 10 жилд бол Монгол улсад хувийн хвшлийн орон зай гэж бараг байхгүй болсон. Монгол ардын намын хулгай ковид 2 хавсраад гэдэг шиг ер нь бол манай бизнес эрхлэгчдийг бол илгээр нь хэвтүүлсэн байгаа. За тэр хугацаанд бол энэ нийтлэг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөх хамтын байгууллагууд нь ч гэсэндээ ажиллаа хийгээгүй гэж бол би хувьдаа харж байгаа. Их төвшин гişүн өнөөдөр энэ ч гоё юм ярьж иж болно, хурал дээр гоё юм ярьж иж болно. Гэхдээ та Монгол худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч байхдаа тэр ерөнхийлөгчийнхөө албан тушаалыг эрх баригч намд жагсаалтанд нь ороод тэр бүх нэр хүндтэй наваачаа тавиад туцсан одоо энэ ч өөрөө гişүн болоо сууж байгаа шүү дээ. Тэгээд ийм хууль оруулж ирж идэг. За надаас хойш бол одоо танхимын ерөнхийлөгч улс төрч байж болохгүй юм байна гэдэг шиг. Тэгэхээр бол ийм одоо бас хоёр нүртэй гэдэг шиг ийм байдлаар бас асуудал бас хандмааргүй байна. Нэг за танхимын одоо өнөөгийн нөхцөл байдал надад бол их сонир санагдаж байна. Их төвшин гишүүний араас болохоор бас нэг сонгуул явсан гэж ойлгож байгаа. За тэгээд тэр сонгуулиар гарч ирсэн хүнийг нь бас огцруулаад одоо үүрэг гүйцэтгэгчтэй ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэр одооний тэр эрх зүйн байдал чи юу ямар байгаа юм бэ? Тэр дараагийн сонгуулийн тэр чи хизээ явах юм бэ? За дээрэс нь нэгэнтээ танхимын хуулийг авч хэлцэж байгаа нөхцөлд одоогийн танхимынхаа ерөнхийдөө энэ бүтэц зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой тодорхой мэдээллүүдийг бас өгмөр байна. Татвар хураамж төлдөг хэдэн компани байгаа вэ? Аймгийн танхимууд дунджаар хэдэн гишүүн компанитай байдаг вэ? Хамгийн цөөн гишүүнтэй аймаг нь хэдэн гишүүнтэй вэ? Хамгийн олон гишүүнтэй аймаг нь хэдэн гишүүнтэй вэ? За нийт жилийн төсөвчийн хэд вэ? Үүнээс хэдэн хувийн татврын одоо гишүүдийн татврын орлого хэдэн одоо бусад үйл ажиллагааны орлогууд вэ? За ямар төрлийн үйлчлэгээнүүдээс орлого олж байна тий? Одоо түрүүний гишүүдийн асуугаад байгаа гарал үүслийн гэрчлэгээ арбитр гэдэг шиг. За тэгээд одоо байгаа энэ танхимынхаа бүтэц зохион байгуулалтыг нэлээд сайн бас ойлгомоор байна. Тэгээд өнөөдөр яг танхимыг төлөөлж хийн ирсэн бэ? Тэр ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байхгүй гэж хараад байна. Ер нь одоо энэ хууль дээр энэ аричын удирдлагаас одоо ямар оролцоотой, ямар төр байдлаар саналаа өгж ажилласан юм бэ гэдэг байна. За хуулийн одоо гиз дотор руу н ороход тухайлах юм бол энэ 6-гийн нэр дээр танхимын бүрэн эрх гэдэг зүйл дээр ерөнхийдөө дандаа төртэй харилцах зүйлүүд тавьсан байна. Ерөөсөө л энэ байгуулагч төртэй харилцаад ах юм шиг. Гэтэл 95 оны хуулийг харах юм бол маш ойлгомжтойгоор гишүүдийнхээ эрх ашгийг хамгаална гэсэн байж штэ. Тэгэхээр яг үүндээ бол энэ танхимын одоо эрхэм зорилго нь бол гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах болохоос биш төртэй харилцах явдал бас биш штэ. Тэгэхээр чи энэ ингээ философийн хувьд бол маш тийм өөр ойлголт байгаа даа. За хоёрдугаарт гол өөрчлөлт нь тэр нөгөө нэг салбар танхимуд байна гэж байна. За тэр эдийн засгийн үйл ажиллагааны чиглэлийн одоо хэдчнээ салбар танхим байна гэж бодож ийн вэ? Одоо байгаа энэ бүтцээ бүтэн самраад 50 компани нэгдээл тэгэл нэг салбар. За ажлын засгийн 4 номер хариулъя. За эхлээд нь сонголттой холбоотой асуултанд хариулъя. За их төвшин Магнаватар худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал. За их төвшин ерөнхийлөгчийг ажиллаа өгсөний дараагаар бол танхимын ээлжид бус их хурл зарлагдаад түүний дараагаар төр од гэж хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдсон байгаа. За тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулаад тодорхой хэмжээний зөрчил дутагдлууд гаргасан учраас танхимын удирдах зөвлөлийн 75 гишүүн хуралдаад за төр одыг төр үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд итгэл үзүүлээгөө одоо чөлөөлсөн. За тэгээд чөлөөлсөний дараагаар удирдах зөвлөлийн гишүүд дундаасаа лавгжуу гээд одоогийн өнөөдрийн танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Бадаржавын лавгжуувыг танхимын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон байгаа. За ээлжид сонгуул бол 2027 онд болох ийм хуваарьтай байгаа. За энэ хэрвээ хууль батлагдаад хэлцгийн дэмжигдээд хууль батлагдсан тохиолдолд шинэ зарчмаар явна. Одоо энэ байгаа гараа үргэлжлэх юм бол 2027 онд бид бүхэн танхимын ээлжид хурлыг бүх гишүүдийн хурлыг зарлаад дараагийн ерөнхийлөгчийн асуудлыг хийх ёстой байгаа. За танхим өнөөдөр 6768 гишүүн одоо үндэсний хэмжээнд байна. За Улаанбаатар хотод 3147, за орон нутагт 3621 одоо гишүүн үйл ажиллагаа явуулж байна. За эндээс одоо хамгийн олон гишүүнтэй аймаг гэх юм бол манай Хинтэн аймгийн салбар танхим 440 орчим гишүүнтэй байгаа. За хамгийн бага гишүүнчлэлтэй бол Баян Улгийн аймагт 44. За араас нь одоо Говьсөнбөр аймагт нэг 50 гаруй гишүүнтэй ийм үйл ажиллагаа гишүүдийн одоо байр суурь гишүүдтэй байна. За танхимын төсөвтэй холбоотой та асуулаа. За
2026 оны байдлаар бол худалдаа ажилтны танхимын одоо төсөв 10 орчим тэрбум төгрөгөөр батлагдсан байгаа. За төсвийн одоо бүрдүүлэлийг бол одоо үйл ажиллагаанаас оруулж байгаа орлогыг хараад үзэх юм бол арбитр, гарал үүсэл, за үзэсгэлэн худалдаа, за гадаад одоо үзэсгэлэн худалдаануудаас бүрдүүлж байгаа. За дээрээс нь танхимын одоо дэргэд гадаад худалдааны Актем гэдэг Актем бий. Актемаас сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг. За хурал уулзалт форумууд гэдэг за дээрээс нь бас танхим дээр явуулж байгаа нэг аж ахуйн одоо цааны газар ч гэдэг юм уу ийм үйл ажиллагаануудаас өөрийгөө санхүүжүүлээд ингээд үйл ажиллагааны орлого нь төвлөрөөд явж байгаа. За гишүүнчлийн орлогын хувьд бол одоо танхимын өнөөдрийн байдлаар бол нэг 8-аас 9 орчим хувийг нь бол гишүүнчлийн орлогоосоо бүрдүүлж байгаа. Төв танхим бол. За түрүү бас нөгөө JS-тэй холбоотой Монголын бараа бүтээгдэхүүний кодтой холбоотой асуулт байсан. Тэн дээр бол худалдаа ажилтны танхим одоо баркод буюу 865 гэсэн Монгол улсын баркодыг олгодоггүй. За JS нийгэмлэгээс энэ баркодыг олгодгоо. Зүгээр энэхүү одоо түрүү гарсан саналууд дээр бол одоо оюуны өмчийн эрхийн хамгаалтуудыг бол худалдаа ажилтны танхим одоо хийгээд явж байгаа. За гадны зах зээл дээр бол оюуны өмчийн эрхийн хамгаалтуудыг бас хийх тал дээр ажиллаад за дайлангуяа одоо энэ хятадд одоо манай Монголын бараа бүтээгдэхүүнүүд хуурамчаар үйлдвэрлэгдээд нөгөө 865 гэсэн коднууд маань хэвлэгдэж орж ирээ зарагддаг энэ байдал дээр бол бид бүх нөгөө dog hunter буюу нэг оюуны өмчийн эрхийн хамгаалтын одоо асуудал дээр араас нь мөрдөж бас хятадын одоо CCPIT буюу худалдааг дэмжих хороо за оюуны өмчийн газруудад нь тодорхой хүсэлтүүдээ гаргаад ингээд бас анхаараа хандуулаад явж байгаа. Энэ дээр бас дотоодын аж ахуйн нэгжүүдтэй энэ олон улсын зах зээл дээр хятадын болоод энэ бусад зах зээлүүд За хувь санаас их төвшин гişүү хариулъя. Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Нөгөө надтай холбоотой асуулт асуусан учраас миний хувьд бол ямар нэгэн улс төрч болох гэж ч юм уу энд орж ирээгүй. Хувийн ижлийн эрх ашиг худалдаа ажилтны танхимын ерөнхийлөгч байж хаад бид нар олон уулзалт хийдэг гэсэн ямар ч өвч байхгүй. Зүгээр яриа сонсоод явдаг иймэрхүү бүтцүүд байсан. Тэгэхээр энэ тухайн үед санал тавьсан Монгол Ардын намаас тэгээд энэ нийгмийн бүлгүүдийн төлөөлөл тэгээд энэ оролцоод бас дотор нь оролцоод өөрчлөх болцоо боломж байна гэдэг агуулгаар энэ хувийн ижлийн хөгжил тодорхой хэмжээр тусдсан болъё гэдэг агуулгаар энэ саналын удаа хүлээж авч улс төрт орж ирсэн. Одоо энэ саналын хүлээж авч орж ирсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаанд би бол ямар нэгэн хувийн улс төр биш энэ хувийн ижлийн одоо орон зайг нэмэгдүүлэх энэ төрийн оролцоог багасгах чиглэлээр тууштай явсан төсвийн одоо жишээлбэл зардлыг бууруулах чиглэлээр амлсан мөрийн хөтөлбөрийн шаардах ч гэдэг юм. Энэ хувийн ижлийн орон зайг бууруулж байгаа энэ асуудлуудын эсрэг одоо намын одоо ямар нэгэн үзэл баримтал баригдалгүйгээр дуу хоолойгоо илэрхийлж ингэж явсан. Тэгэхээр миний хувьд бол ямар нэгэн улсын ашиг хонжоо хойж одоо хөөж энэ асуудалд орж ирээгүй. Яг энэ хувийн ижлийн одоо эрх ашиг одоо сайжруулахын тулд энэ орон зайг сайжруулахын тулд тодорхой хэмжээний олдсон боломжийг ашиглая гэдэг зорилгоор орж ирсэн байгаа гэдгийг бас Жаргалан гишүүндлээ баярлалаа. За эдийн засгийн салбарын тухай асуусан, төртэй харилцааны тухай асуусан шүү дээ. Хувь санаас шихаан хувь гишүүн хариулъя. Тэг ягаад түрүүн би нөгөө тэргүүлэх чиглэлүүдийн тоо, тэр салбар болгоны төрөөс байгууллагын тоо эдрийг хилээд байна гэхээр одоо жишээл одоо за уулуурх бол манайх тэргүүлэх чиглэл мөн үү те? Мөн. Гэсэн мөртлөө лиценз олгодог. Банк одоо жишээл манай тэргүүлэх чиглэл мөн үү? Мөн. Шинээр банк байгуулагдахгүй. Тэгэхээр чи манай эдийн засаг яаж урагшлах юм бэ? Тэгээд техникийг яагаад төртэй харьцах энэ институт болох гээд ингээд хуульчлаад ингээд явуулаад байна гэхээр одоо жишээлбэл одоо энэ өнгөрсөн хугацаанд асар олон хувийн хвшлийг одоо за барьж хорихын оройд одоо тэр хөгжлийн банк занкаар ингээд харлуулаад ингээд хувийн хвшлийг төлөөлж хэн дуурсан юм бэ? Хинч дуурахгүй л байна. Датрын асуудал дээр хувийн хвшлийг төлөөлж хэн дуурсан юм бэ? Хинч дуурахгүй л байна. Энэ дуургадаг платформыг бий болгодог гол нь хуулиар хүлээн зөвшөөрсөн институцийг бий болгох хэрэгтэй байхгүй. Тэр бол чөлөөтэй ажлын засгийн 3 номер. За, ажлын засгийн гишүүн хуульч цагдаа Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Хуулийн төсөл төр болохоор салбарын ангиллыг батлахдаа
эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын англи буюу сангийн сайд үндэсний статистикийн хорооны даргын баталсан хамтарсан тушаал байгаа. За энэ хамтарч баталсан салбарын ангилал нийцүүлж баталнаа. Энийг үндэсний танхимын удирдах зөвлөл баталгаар ингэж тусгаж өгсөн ба. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ салбарын ангилал батлагдсанаар одоо байгаа тэр ангилалд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагууд бол үйл ажиллагаа явуулаад танхимтай хамтраад явуулах боломж нь нээлттэй. За шинээр 22. 22-ын дотроо дахиад задрах боломжтой. Байгуулагдаж болно. Тэр нь үндэсний танхимын удирдах зөвлөлийн бүр ирэх байна.